TWR Монгол байгууллагын найдвар доторх эмэгтэйчүүд хөтөлбөр танд хүрч байна. Бид бол Бурхны сайн мэдээ болон Есүс Христийн найдварыг түгээж буй найдвар доторх эмэгтэйчүүд. Сайн байцгаана өрхөм сонсогчдоо. Найдвар доторх эмэгтэйчүүд нэвтрүүлгийн маань ээлж дугаар эхэлж байна. Бидэнтэй нэгдэж өнөөдрийн энэ цагийг өнгөрүүлж байгаа сонсогч танд баярлалаа. Өнөөдрийн бидний ярилцах сэдэв бол амралт байгаа. Ихэнх эмэгтэйчүүдтэй ярилцаад үзэх юм бол ядарж яанаа л гэдэг үг ихэнхдээ хэлдэг тий. Хэрэв бага насны хүүхдтэй ээж болвол энэ тухай одоо ярилт байхгүй. Тодорхой ядардаг. За мэдээж магадгүй гэртээ суудаггүй гадуур ажил эрхэлдэг одоо ажил хийдэг эмэгтэйчүүд гэх үү тий. Эмэгтэйчүүдтэй ярилцсан ч гэсэн ер нь амралт болтохгүй байна л гэж хэлдэг тий. Тэгээ мэдээч бидэнд амралт хэрэгтэй. Тодорхой хэмжээний амрах цаг гаргаж байгаарай гэж бас хэлмээр байна тий. Тийм шүү гэрлээ. Амрах гэдэг үгийг их олон янзаар тодорхойлж болох юм шиг миний хувьд санагдаад байгаа юм л та. Би нэлээд хэдэн хүмүүсээс эмэгтэйчүүдээс амралт гэж яг юу юм бэ гэдгийг асууж үзлээ. Чи сонсоод нэг үзэх үү? За тэгээ. Миний хувьд амрын гэдэг чинь жахан суух бас хүүхдээ унтаж авах орно. Скэн дуг хийгээд ах юм уу? Миний бодлоор амралт гэдэг чинь одоо бүх юм ок байхыг л хэлнэ дээ. Зүрх сэтгэл, бодол санаа тайван, би хин юм бэ, бурхан хин юм бэ гэдгийг дотроо мэддэг байвал тэгэл болоо. Амрна гэж юу? Амрна гэдэг чи одоо тэгэл байгальд гарах штеп. Чимээ мэмээгүй, тийм нам гүмхэн байгалийн сайхныг бишрээл тэгэл гэр бүлтэйгээ хамтдаа тэгэл нэг чийлэрсэн шигээл байвал гоё штэ. Тэгэл одоо энэ их олон ажлынхаа хажуугаар өөртөө жоохон цаг гаргамаар л байна. Хүн болгоны төлөө хүүгээд байдаг хүн баймар байна уу? Баярлалаа Жимсээ. Хүмүүсийн санал бодлыг сонссон ч үнэхээр сонирхолтой байд юм байна. Хүмүүс нэрэл амралт гэдгийг өөр өөрөөр хардсан юм байна. Сонсогч та бас юу гэж бодож байна? Таны хувьд яг юуг хийвэл жинхэнэ амралт болж чадах вэ? Хамгийн гол нь яаж амрах нь чухал биш те. Ямар нэг аргаар амрах цагаа тогтмол гаргадаг байх нь л бидний хувьд ер нь чухал болоод байгаа юм шүү дээ. Яг зөв, чиний зөв. Ер нь бид өдөр тутамдаа ямар нэгэн байдлаар амсхийг цаг гаргадаг л байх хэрэгтэй байгаа тий. Тэгвэл бүгдээрээ ингээ амрах талаар илүү төлхөө бүгдээрээ хамтдаа ярилцъя тий. Өшөө санаанууд ч гэсэн амралтын талаар олон гоё санаанууд бас гарч ирэх байх. Сонсогч та нэвтрүүлэгтээ минь хамт агаарай. Эхлээд бүгдээрээ хамтдаа нэгэн дууг хамтдаа сонсцгоё. Миний туулж ирсэн бүхий амьдрал Миний өнгөрүүлсэн цаг мөч бүхий Миний алхаж ирсэн харгүй зам Ховто хёл биш тэр ивэл байсан Өглөө наран мандаж орой жаргасаар Хаврын анхны бороо намрын ургац Улрас олгодох гайхалтай мөчүү Ховто хёл биш тэр ивэл байсан
Өнөөдөр бид амралтын талаар ярилцж байгаа. Тэгээд энэ удаагийн дугаарын зочноор Марлаа маань ирсэн байна. Сайн байна уу Марлаа? Сайн уу Марлаа? Сайн уу, өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд. Зочин маань бидэнд амьдралаасаа сайн сайхныг хүртэхийн тулд сайхан амарч авах туслах зүйлсийг хуваалцуулна. Хит их ядарч туйлдсан, ирч хүчгүй болсон байдлаа даван туулахад туслах санаануудыг бас хуваалцгаар байгаа. За, тойртой өдрийн мэнд хүргэе. Дахиад уулзах таатай байна. За, нэвтрүүлгийн эхэнд одоо бүгдээрээ ярьжсэн да. Эмэгтэйчүүд маань их ядарсан байдгаа гэж. Тэгэхээр хин ер нь ядарсан цуцсан байхад дуртай байх вэ тий? Тэгээд урт удаан хугацааны туршид шаргуу ажилласны дараа ядрах болоод угаасаа л байдгал зүйл. Гэхдээ амрах цавгүй ядраад л яваад байх юм бол аяндаа амьдралын баяр баясгалан авахаа болчдөг аюул байдаг. За тэгэхээр судалгаагаар одоо авч үзэх юм бол 5 хүн тутмын нэг нь байнгын ядаргаанд орсон явж байдаг юм байна л да. За одоо энэнд хэд хэдэн шалтгаан байдаг. Жишээ нь жин ихтэй байх үед ихэнхдээ ядраад л байдаг юм байна. За өдөр тутмынхаа зүйлсийг хийхэд одоо бие махбодт нь хэвийн жинтэй хүнээс илүү их тийм ачаалал авдаг гэсэн үг. За бас хэд торонхой бол их ядардаг. Угаасаа булчинд нь өдөр тутмын ачааллыг авах хүч байхгүй гэсэн үг л дээ. Тэгээд ийм хүмүүс ихэнхдээ цуцсан мэдрэмжтэй байдгаа гэсэн үг. Жингээ харахын тулд бид нарыг ядрахгүй байхад их чухал юм байна шүү дээ. Тийм. За хэрвээ суур өвчин байгаа бол бие махбод нь өвдөлт мэдрээд байгаа учраас ядарч сүлддэг. Тэгэхээр бас эрүүл мэндийн шинжилгээнүүд орох хэрэгтэй тий. За хөхүүл ээжүүд, жирэмсэн эмэгтэйчүүд маань бас маш их ядардаг. За энийг бол угаасаа сонсон хүн болгон хэлүүлэлтгүй мэдж байгаа. За өөр бас нэг хүнийг маш их ядраадаг шалтгаан бол яах аргагүй нойр байдаг. За сайн унтаж амрахгүй болохоор өглөө босохдоо арай гэж босдог. Энэ мэдрэмж болыг биднэрт байдаг тий. За хэдийгээр ингээ шүнжин унтсан юм шиг тийм боловч чанартай нойр гэж одоо хүнд маш чухал байдаг. Тэр нь одоо ингээд шүнжингөө унтсан хэрнээгээсээ ингээ сэргэг унтдаг гэх юм уу? Таны тарих амрахгүй байгаа тийм тохиолдол. За мэдээж эдгээр ерөнхий шалтгаануудаас гадна дахиад олон зүйл байгаа шүү дээ. За бухимдалтай нөхцөл байдал, сэтгэл готрал, ирээдүйн талаарх санаа зовоосон зүйлсгээд маш олон шалтгаан бий л дээ. За хэрвээ та байнгын ядарч сүлдсэн байдалтай байгаа бол эрүүл мэндийн үзлэгт заавал хамрагдах хэрэгтэй. Тэгээд шалтгааны нь олон гэсэн үг. За гэхдээ одоо хамгийн чухал нь амрах гэдэг ухаанд суралцах хэрэгтэй. За амрах гэдэг бол хүний биед байглаас өгөгдсөн эмчилгээ. За амрах хэрэгтэй гэсэн үг. Амрах цаг заавал бүр гаргах хэрэгтэй өөртөө. За тэгэхгүй бид нэр одоо ингээл за энийг дуусгачаад амарна, энийг дуусгачаад амарна гэл тэгэл ингээл айгүй ачаалал биедээ үүсгдэг штэ. За заримдаа хүн өөрийгөө их удаан ядарсан байдалтай явснаа ч анзаардаггүй. Сая тийм бидний ярьсан. За магадгүй яг одоо энэ нэвтрүүлгийг сонсож байгаа таны хувьд ч гэсэн бие махбод сэтгэл санааны амралт хэрэгтэй байгаа ч юм билүү. Тийм ээ. Тийм шүү. Одоо харин би та нарт зайлшгүй шаардлагатай сайн амралтыг авч чадах хідэн санаа өгье гэж бодож байна. За эхлээд 21 цаг буюу одоо оройн 9 цаг гэхэд заавал орондоо орж хэвших хэрэгтэй. Энийг ер нь хэвшүүлвэл маш сайн. За оройн 10 цагаас шөнийн 1 цагийн хооронд таны бие өөрийгөө шинчилж засч байдаг гэж судлаачид үздэг. Тиймээс эрт унтахыг хичээх хэрэгтэй. За ялангуяа яг энэ хоорондох цаг тийм 22 цагаас одоо шөнийн 2 цагийн хоорондох нойрыг маш чанартай нойр гэж бас үздэг. За хоёрдугаарт бидний хоол хүнс сэтгэл санаа мэдрэмжинд маш их нөлөөлдөг идж байгаа зүйлүүд. Тиймээс хоол хүнсний талаар хэдэн санаа бас нэмэт хэлье. За үүнд байгалийн гаралтай эрүүл хоол идэхийг хичээх хэрэгтэй. Нөөцсөн юм уу халаадаг хоол хүнс бол идэхийг аль болох өөртөө хорих хэрэгтэй. За кофеин бага хэрэглэх хэрэгтэй. Нилээд их олон хүнсэнд дагуулгадж байдаг. Кофеин одоо таны бидний биед бие махбодыг цочроож төр зуурын хуурамч ирч хүчийг одоо бий болгож өгдөг. Энэ одоо төр зуурл сэргээдэг тийм. За төд бодлого илүү их ядарсан тийм мэдрэмжийг авдаг. Тэгэхээр энээс бас татгалзах хэрэгтэй. Ядар сүлдээд байгаа болохоор нөгөө сэргээх гээд энийг ингэж хэрэгэлдэг. Тэр нь төр зуурынх л байх нь шүү дээ. Тийм. За тэгээд чихрийн орцтой хүнс их хэрэглэж болохгүй.
За сахар тийм ээ. Амттан, чихэр, ундаанууд болон зайрмаг. Ер нь одоо сахар оруулсан. За сахар бол одоо таны эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байдаг. За биед байгаа халдварт өвчний эсийг тэжээдэг. Тэгэхээр танд ямар нэгэн халдварт өвчвөл тэрийг л одоо тэжээгээд байх нь шүү дээ. Тийм болохоор маш хурдан ирж хүчийг үүсгэх мөртлөө дараа нь бүр их соёлдуулдаг байх нэ. За хэрвээ боломжтой бол амьтны гаралтай махан бүтээгдэхүүнүүдээс уурга авах хэрэгтэй. За үүнд одоо малын мах, загас, дахиа, өндөг зэргийг одоо орой унтахаасаа өмнө биш. Харин өдөр хэрэглэх нь илүү зохистой. Уурга авахтаа гол өдрийн цагаар айгуу сайн авах нь шүү дээ. Оройд нэг мах идчихэд унтахаар бүхнээс хүн зэрдэг тийм. Энэ бол айгуу чухал зүйл. Тэгэхээр бас ингээд жим барьж байгаа тохиолдолд орой их идэх, өдөр ингээд өөрийнхөө хүснээр сайхан санаа амар идэх хэрэгтэй байх нь. За хамгийн сайн санаж байх зүйл бол мэдээж ус. Ус бол мэдээж хамгийн чухал зүйл. Ус шаардлагатай хэмжээгээр уух хэрэгтэй. 8 аяга ус. За одоо биедтэй нь хамгийн хэрэгтэй зүйл. Өдөрт одоо 8 аяга ус уух хэрэгтэй байх нь. За бие махбод зөв зохистой байхад усны үүрэг их байдгийг. За өдрийн турш залгилж биш балгаж уух чухал. За хэрвээ хангалттай ус уухгүй бол биед шингэн дутагдаж үргэлж тийм ядарсан, тамирчсан тийм мэдрэмжтэй байгаад байдаг. За та эрүүл хооллоход одоо анхаарад усаа хангалттай сайхан хэмжээгээр уух юм бол таны бие өөрийгөө цэвэрлээд явах потенциалтай юм шүү гэдгийг бас хэлээ тийм ээ. За бие махбод чинь хортой байцыг гадагшлуулж дотроосоо эрүүлжиж одоо таны ядраад байгаа мэдрэмж хамаагүй багаснаа гэсэн үг. Ер нь хоолтонд анхаарах юм бол бага ядрах нэ. Ер нь бол ингээд сонсоход те бидний ерөнхийдөө мэддэг. Гэхдээ ингээд уг нь хэрэгжүүлэх боломжтой юм гэсэн бид нэр ингээд баг эсэргээр нь хийгээд идэж та амьдралын хөвшмөл байдлаасаа болоод те дандаа орой унтж гин, орой хоол идэж гин. Амьдралын эрүүл хэм маяг л болоод байна тийм. За 3 дугаарт маш их ядарсан сулцсан мэдрэмж байгаад ах юм бол өдөр тутмынхаа одоо дасгал хөдөлгөөнд анхаарах хэрэгтэй. Хүмүүс дасгал хөдөлгөөн хийхийг нэг их тоодгүй. За тийм учраас одоо дасгал хийснээр таны бие хангалттай хэмжээний хүчил төрөгч авдаг. Цус цэвэрлэгддэг. Хоол боловсруулалт сайжирдаг. Тийм болохоор одоо дасгал хөдөлгөөнд бас ач холбогдол өгч явах хэрэгтэй. За хэрвээ бас дасгал хөдөлгөөн сайн хийх юм бол одоо таны нойрны чанар бас сайжирдаг. Энийг бас нэмээд хэлье тий. Нойрондоо сайн болдог шүү. Бид нар ингээд дасгал хийхгүй бие хөршөөд тэгээ үүнээсээ бас ингээд нойр муудаа тэгээ оройд ч унтаад өглөө сүл дууц ирээд байдаг. За 4 дугаарт таны бие нарны гэрлийг авах хэрэгтэй гэдгийг одоо хүмүүс нэг анзаардгүй юм шиг үлээ. Мэдэх нь ховор гэхүү. За тэгэхээр хэрвээ та өдөржингөө одоо тасалгаан дотор сууж ажилладаг бол жаахан нарлахаар гарч явах хэрэгтэй. Наранд гарах хэрэгтэй. Хүний биед одоо витамин D маш их хэрэгтэй. Таны арьс нарны гэрлийг хүлээн авч байх үед витамин D-г одоо бий болгож идэг. Хамгийн тохиромжтой цаг бол өглөө бас өд дунд байдаг. Одоо 11 цагийн нар хамгийн чухал гэж ярьдаг шүү дээ. За хамгийн сүүлд нь өөртөө байгаа бүхэндээ сэтгэл хангалуун байх хэрэгтэй. Тэгээд инээмсэглэж явах нь маш чухал. За бүх зүйлийг нэг дор өөрчлөх гэсэн хэрэггүй. Гэхдээ ядчил нэг алхам хийхдээ нэг дадал зуршлаач гэсэн өөрчлөлт төвлөрөх юм бол үр дүнгээ харна гэж зөвлөмөр байна. За тэгээ дээрх санаануудыг нэг нэгээр нь одоо чадах хэрэгээрээ хөвшүүлээд байх юм бол та бүхэнд аяндаа одоо бие чинь сайхан сэргээд гүйц дамарч чаддаг болно. За харин инхийн тулд төвчээртэй тууштай байх хэрэгтэй. Мэдээж өөртөө дадал хөвшил болгоход цаг хугацаа орно гэдгийг бас нэмж хэлье тийм ээ. За та бүхэндээ амжилт хүсье. За баярлалаа Марлаа. Бид нарт энэ үнэтэй чухал зөвлөгөөг өгсөнд баярлалаа. Үнэхээр л бид нарт нөгөө хоол, нойр, дасгал хөдөлгөөн үнэхээр хангалттай яжиж бид нар хангалттай амралтыг авах нь тийм. Тэгээд яг энэ өдөр тутмын завгүй амьдрал донд бид нар байнга л ядраад байна гэж хэлдэгч бид нарт үнэхээр хэрэгтэй зөвлөгөө юм тийм ядраад байгаа асуудлаа шийдэхэд. Тийм шүү. За баярлалаа. Баярлалаа. Бид нарт үнэтэй чухал зөвлөгөө хуваалцсан. Зочиндоо маш их баярлалаа. Бид нар өдөр тутмынхаа завгүй амьдрал донд байнга л ядраад байна гэж хэлдэг тийм. Бид нарт үнэхээр хэрэгтэй зөвлөгөөг өгсөн байна.
Гэрлээ чи ер нь ядарсан үед ямар нэгэн шин зүйл ер нь хийж үзсэн үү? Гүү шүү дээ. Тэгж ер нь бодож байгаагүй юм байна. Үргэлж очихыг хүсдэг байсан газартаа очих ч юм уу, нэг их сайхан намуухан дуу сонсоод авчаас сайхан амралт шүү тий. Тийм шүү. Хөгжим угаасаа зүрх сэтгэлийг анаах өвдөстэй гэж бас хэлэгддэг шүү тий. Тайван урам зориг өгсөн тийм аялгуунууд үнэхээр нөлөөлдөг шүү. Ер нь эмэгтэйчүүдтэй татансаад ярихаар бүгдээрээ л ямар ч амрах зав алгаал гэдэг тий. Бурхан энэ дэлхийг бүтээхдээ өөрөө ч гэсэн 7 дахь өдөр нь амарсан гэж Библиэд бичсэн байдаг шүү дээ. Бурханд амрах өдөр хэрэгтэй байсан гэж үнэхээр чи бодож байна уу? Бас сонирхолтой байгаа. Бурханд үнэхээр нэрээ амрах өдөр хэрэгтэй байсан болоо. Мэдээж энэ амралтын өдрийг бидний төлөө бүтээсэн нь гарцаагүй тий. Тийм шүү. Нөгөө гэрийн ажил, албаны ажил, хүүхдээ өгөх, авах, за бүр нөгөө дэлгүүр хоршоо гэд явсаар байгаа л нөгөө өдөр сар өнгөрчихсөн байдаг тий. Тийм шүү, яг үнэ. Хэдийгээр бид ядраад унах гэж байгаа юм шиг байсан ч гэсэн яаж игээл тэр болгоныг даваад гарч чадсан байдаг тий. Гэсэн ч Бурхан бид нарыг амьдралын ачаа дарамтаасаа хэсгэн холдоод өөрийнхөө оршиход бид нарыг бас амраасаа гэж хүсдэг байгаа. Миний амьдралд болсон нэгэн үйл явдлаас би Бурханд бүх амьдрал санаа зовлтоо өгөхийг бас сурч авсан шүү. Тийм үү. Бидэнтэй хуваалцаач. Би дөнгөж их сургуулаа төгсөөд нутагтаа багшаар ажилд ороод нэг жилийн хугацаанд би өөрийгөө маш сайн болохыг багш болцсон гэдгийг харуулахын тулд амар их ачаалалтай хичээгээд ажилласан нэг жилийн хугацаанд. Ажил маань миний хувьд хамгийн чухал гэж тэр үед бодсон байхгүй юу? Би ч байдаг чадлаараа зүтгээлсэн. Маш их дарамттай байсан ч гэсэн хичээл, уралдаан, тэмцээн гэл өдөр шөнөгүй хөөрсөн энэ их завгүй ажилтай л хүн л гүйгээд байсан. Тэгэл би нөгөө байдгаараа хичээгээл явсан чинь нэг өдөр би гахаа авдартасаа гэртээ хөвтчихсэн. Өрөөнөөсөө ч гарч чадахгүй, хүмүүстэй ч уулзаж чадахгүй бүр хоригдсон гэхөө. Тэгээд миний нөгөө нэг сайн багш болно гэдгийг харуулсан төлөвлөгөө ингээл бүтлгүүттэй байжээ гэж бодохоор шинжтэй. Тэгээд үүнийг яг эргээ харахаар Бурхан надад зориудаар амраах тэр төлөвлөгөө байжээ гэдгийг ер нь олж харсан. Бурхан намайг цаг наргүй ажлаас мань холдуулаад намайг байхгүй байсан ч миний ажил маш сайн эмх цэцтэй явагддгаа гэдгийг ер нь энэ үед харуулсан. Чи ч бас итгэхгүй л дээ энэ үүнд те. Бүр яасан гэж буцаад ажилдаа орсон чинь миний цалин нэмэгдээд албан тушаал ахаад тэгээд яг энэ үед ч гэсэн миний Бурханд итгэх итгэл илүү ихээр өссөн. Яагаад гэх юм бол би өөрөө энэ үед юу ч хийж чадахгүй байсан болохоор би өөрийнхөө санаа зовж байгаа бүх ажлаа тэр олон ажлаа би бүгдийг нь Бурханд даатгасан. Тэгээ яг энэ үед Бурхан даатгаж орхихыг л сурсан гэхүү. Харин Бурхан бүгдийг надад сайнаар зохицуулж өгсөн. Би зүгээр л түүний оршиход амрах хэрэгтэй байснаа яг энэ үед ухаарсан л. Тийм байна. Чамайг дурсамжаа хуваалцах үед миний толгойд миний дотор Библийн нэг шил өгүүлж бодогдоод байна л да. Тэр нь Исая 30:15 дээр Израилийн ариун нэгэн эзэн Бурхан айлдахдаа гимшил ба амар тайван дунд та нар аврагдах болно. Үнэн ч итгэл ба чимээгүй байх нь та нарын хүч мөн гэж хэлсэн ишлэл санагдаад л байна л да. Заримдаа чимээгүй байх нь бидэнд амралт бас хүч болдог юм шиг тий. Найдвар доторх эмэгтэйчүүд нэвтрүүлгээрээ бид хэрхэн сайн чанартай амарч сурах талаар яг одоо бид нар ярилцаж байна. Нэвтрүүлгийн маань 2 дахь зочноор Чукагч маань ирсэн байна. Чукагч маань бидэнд бие махбод болоод сэтгэл санаа сүнсний жинхэнэ амралт гэж юу болох талаар бидэнтэй хаваалцах болно. За сайн байцгаана уу? Дахин уулзаж байгаадаа баяртай байна. Би та хоёроос асуулт асууя. Яг одоо та ядарч байна уу? Танд амьдралын ямар нэгэн хүнд ачаад дарамт байна уу? Өнөөдөр бид маш завгүй нийгэмд амьдарч байна. Хүмүүстэй уулзахаар л завгүй гэдэл. Завгүй байдлын үр дагаварт хүмүүс маш их ядарч туйлдж байна шүү дээ. Тийм шүү тий. Тий. Библиэд Бурхан анх энэ дэлхийг бүтээхдээ амрах хамгийн сайн жишээг бидэнд үзүүлсэн байдаг. Бурхан 6 өдөр ажиллан харин 7 дахь өдөр нь амарсан байдаг. Энэ тухай Библиэд 7 дахь өдөр болоход Бурхан өөрийн хийж байсан ажлаа дуусгаж хийж бүтээсэн ажил нь дууссан учраас 7 дахь өдөртөө тэрээр амарчээ. Тэгээд дараа нь Бурхан 7 дахь өдрийг өрөөж ариун болговоо. Бурхан өөрийн хийж бүтээж байсан бүх ажлаа дуусгаж 7 дахь өдөр амарсан гэж. Тэгэхээр амарх нь маш чухал шүү тий. Тэгэхээр хэрхэн яаж амархыг бас Бурхан бидэнд харуулсан байдаг л да. Яагаад гэвэл бид хүн учраас
бидний махан биед амралт хэрэгтэй гэдгийг Бурхан маш сайн мэдэж байсан. Нэвтрүүлгийн турш би та нарын ярилцлагыг сонсож байхдаа Жимсгийн хэлсэн нэг үгтэй 100% санал нэгдэж байна. Тэр нь юу вэ гэхээр Бурханд амрах хэрэгцээ үнэхээр байсандаа биш. Хүн төрлөختөн бидний төлөө тэр амралтын өдрийг бий болгосон гэдэгтээ би бол санал нэг байна. Миний хувьд ч таны хувьд ч би махбод сэтгэл санааны хувьд ч эргэн тойрноос сүүлийн үед энэ нийгмээс маш их ядралыг авч байна. Бурхан биднийг төмрөөр бүтээгээгүй шүү дээ. Бурхан биднийг сул дорой гэдгийг маш сайн мэддэг. Тийм учраас л бидэнд амрах зайлшгүй хэрэгцээ байгааг Бурхан маш сайн мэддэг. Библиэд амралтыг чухалчилж байгаа өөр нүгтгүүхийг бүгдээрээ хамтдаа харцгаая л да. Бурханы хүү Есүсийн тухай юм. Есүс маш хол газар алхаж ядраад худгийн дэргэд амс хийгээд сууж байдаг түүх байдаг да. Бас нэгэн түүхэн дээр өдөржин ажил хийгээд ядраа завны арын хэсэгт нам унтдаг түүхийг та хоёр санаж байна уу? Есүс дагалдагч нартайгаа хамт цугласан олон хүмүүсээс холдох үедээ ихэвчлэн амардаг байсан. Тэгэхээр Есүст ч гэсэн чимээгүй тайван байх газар хэрэгтэй байсан гэдгийг бид нар эндээс харж байна. Бид энэ амьдралд хэдий ихэр ачаа үүрч яваг Бурхан хамгийн сайн мэдж байгаа. Энэ нийгмээс бидэнд ямар их ачаа дарамт ирж бид туйлдан ядарч байгааг ч гэсэн Иесус хамгийн сайн ойлгодог. Бас нэгэн чухал зүйл бол бидэнд бие махбодын амралтаас гадна сэтгэл санааны амралт маш хэрэгтэй байдаг. Тэгвэл энэ амралтыг бид хаанаас олж авах вэ? Та хоёр маань юу гэж бодож байна? Бурханаас олж аана гэж бодож байна. Тэгэлгүй яах вэ? Библиэд Бурхан 7 дахь өдрийг миний амралт гэж хэлсэн байдаг. Энэ амралт руу орж болохгүй хүмүүсийг ч гэсэн мөн заагалсан байдаг. Маш сонирхолтой байгаа. Амралт руу орох гэхээр сонир сонсогдож байна уу? Христэд итгэгчдийн хувьд энэ амралт бол Бурхантай хамт байх мөнхийн оршихуй гэдгийг мэддэг. Тиймээс ч тэр мөнхийн амралт руу орохын тулд Бурханд итгэж, итгэсэн бол түүнийг дуулууртай дагаж хичээж амьдардаг. Харин биднийг энэ амралт руу ороход саад болдог зүйлүүд байдаг л да. Энэ бол мэдээж гим нүгэл. Хүн хийсэн гим нүглийнхээ үр дагавраар сэтгэл санааны амралтыг хизээж бүрэн дүүрэн авч чаддаг. Ганцхан Есүст итгэлээр л тэр амралтыг бүрэн эдлэх боломжтой гэсэн үг л дээ. Есүс бидний хийсэн бүх гим нүглийг өөрийн биеэр цагаатгсан. Есүсийн өмнө даруй зүрх сэтгэлээр ирж түүнд итгэснээр л төгс амралт эдлэх боломжтой. Сонсогч та Есүс рүү ирж ядарч туйлдсан зүрх сэтгэлтэй амралтыг аваарай. Тэр амлснаа биелүүлж өөрт чинь амралтыг заавал өгөх болно. Нэвтрүүлгийг хөтлж байгаа та хоёрынхоо төлөө болно. Сонсож байгаа яг таны төлөө би залбирмаар байна. Хэрвээ та хүсвэл хамт залбираарай. Есүсээ та бол бүхнийг чадагч Бурханы хүү гэдгийг бид мэднэ. Та Библиэд амласан бүхнээ биелүүлэх чадaltaй шүү дээ. Та надад тусалж өгөөч. Ачаа дарамтыг минь надаас авч, тань руу ойртоход минь надад туслаач. Миний алдаа гэмийг та уучлаарай. Би ачаа дарамтаа танд өгч байна. Ядарсан зүрх сэтгэлийг минь та сэргээж надад амралтыг өгөөч. Танд үйлчлэхийн тулд намайг цэвэрлэж авах амар тайван хайрыг тань төлөө би талархъя. Бурхан минь намайг сонсож байгаад баярлалаа. Есүсийн нэрээр. Аамен. Ямар сайхан боломж, ямар сайхан эрхийг Бурхан биднэрт өгсөн бэ? Бидэнд амралтыг өгөн амраана гэж хэлсэн үгийг сонсоход үнэхээр их баярлаад яг одоо амарчмаар санагдчихлаа шүү. Яг жинхэнэ амралт зөвхөн Бурханаас л ирдэг юм байна. Тийм шүү. Бурхан бидний гмийг, алдааг уучлж өгөөч гэж гойход л бидний зүрх сэтгэлд амар тайван орж ирдэг тий. Сонсогч та Есүс дотор тэр жинхэнэ амар тайвныг авахыг хүсэж байвал бас залбирч болно. Түүнд бас итгээрэй гэж бас хэлмээр байна. Таны итгэл найдварыг тэр хизээч алдахгүй. Энэ сайхан итгэл найдварыг бүгдээрээ тэгээд өнөөдрийнхөө найдвар доторх эмгтээчүүд нэвтрүүлгийнхаа ээлж дугаарыг өндөрлцгөөё. Дараагийн нэвтрүүлгээрээ бүгдээрээ бусны амьдрал тохиолдсон бодит түүхүүд болоод таны амьдралд бас бидний амьдралд тустай хэрэгтэй үнэтэй зөвлөгөөнүүд, санаануудыг бүгдээрээ Бурхны үгнээс суралцах болно. Дараагийн дугаар хүртэл баяртай. Бидэнтэй холбогдоорой.
Баяртай. Та TWR Монгол байгууллагын найдвар доторх эмэгтэйчүүд хөтөлбөрийг хүлээн авч сонслоо. Та бидэнтэй холбогдохыг хүсвэл TWR Women of Hope Mongolia Instagram болон Facebook пэйж хуудасаар мөн 90700751 дугаараар холбогдоорой. Нэвтрүүлэгтэй холбоотой таны санал сэтгэлийг бид хүлээн авахдаа баяртай байх болно.